Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. За улсын бүртгэлийн ерөнхий хуульд 2022 оны 6 сарын 3-ны өдөр бол нэмэлт өөрчлөлт орсон байгаа. За уг нэмэлт өөрчлөлтөөр иргэний үнэлгэд бичигдсэн иргэний регистрийн дугаар болон хаягийн бүртгэлийн мэдээллийг иргэний үнэлгэний санах хойд бичгийн зохицуултыг олгосон байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэний үнэлгэн дээр иргэнд бол үл давхардах нэг удаа олгож байгаа иргэний бүртгэлийн дугаар бол ил харагдах байдлаар бичлэлт хийж эхлэх нэ. За Монгол Улсын засгийн газрын 2022 оны тогтоолоор иргэний үнэлгээний загвар тодорхойлтыг шинжилэн баталсан байж байгаа. За энэ хүрээнд улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд шинжилсэн загварын иргэний үнэлгэд бичлэлт ажлыг бол эхлүүлсэн байж байгаа. За Монгол Улсын иргэн биеийн тогтцоон хөтөлбөрийн бүртгэл шинээр бүртгүүлэх, зам 25-45 насны сонголт хийлгэх, төр төрхийн өөрчлөлт орсон тохиолдолд иргэний үнэлгээг бол сольж олгодог. За энэ тохиолдолд мэдээж хэрэг шинэ загварын иргэний үнэлгэний бэлтгэцэнд бол бичлэлт хийж олгогдож байна. За иргэн одоо өөрт мөчийн төгөлдөр байгаа иргэний үнэлгээний хувьд бол тухайн иргэний үнэлгээ цаашд хэрэглээж авах юм боломжтой. Шинэ загварын иргэний үнэлгээний бэлтгэцэд бичлэлт хийснээр иргэний үнэлгээний үн хураамжт бол ямар нэгэн өөрчлөлт ороогүй.